Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдөр 2019 оны 9-р сарын 27. Мэдээллийн хүртээмж хэнийг ч орхигдуулна. Open Talks 2019 дараах 3 сэдвийг чухалчилж байна. Олон улсын хэм хэмжээнд нийцсэн мэдээллийн хүртээмжийн хууль тогтоомжийг Монголд хэрэгжүүлэх нь. Практикт тулгарч буй хязгаарлалт, нууцын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, нээлттэй мэдээлэл ба ил тод засаг. За сүүлийн ихтгэлийг лайв телевизийн сурвалжлагч бод аргачлаа танилцуулна. За тэгээд сэтгүүлч хүний хувьд бол одоо мэдээлэл авахар ажил үүргээ гүйцэтгэж байхад нь ямар хүндрэл бэрхшээл гарч байгаа туршлагаасаа өөрөө танилцуулах болно. Бүгдэнд нь өдрийн мэнд хүргэе. Хэрвээ Монголын төрийн албан хаагчид тэр тусмаа Монголын одоо төрийн албанд одоо ажиллаж байгаа бичиг хэргийн ажилтнууд яг иргэдтэй одоо хамгийн ойрхон харилцдаг мэдээллийг олгодог тэр хүмүүс маань 8 жилийн өмнө батлагдчихсан мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг гарах ойлголттой тэр хуулийг мэддэг байсан бол би өнөөдөр энэ гомдол гаргаж зогсож байхгүй байсан байхаа гэдэг хэлмээр байна. За ер нь бол яг сэтгүүлчдийн ажилд дандаа мэдээлэлтэй одоо мэдээллийн араас хөөцөлтөд олж авах түүнийг боловсруулах тэгээд бас иргэдэд одоо нэг шаардлагатай байдлаар одоо хурдан байдлаар мэдээлэх ёстой байдаг. За тэгээ энэ үргийнхээ дагуу би одоо өнгөрсөн жилийн 2018 оны 4-р сард хөтөлбөр нийгмийн хамгааллын яамнаас мэдээлэл авах хүсэл гаргасан байдаг. За тэр мэдээлэл нь юу байсан бэ гэхээр хүүхд залуучуудыг хөгжүүлэх, хүүхдийн хөгжлийг хангах зорилгоор барьж байгуулсан барилга байгууламжид хийсэн улсын үйлчлэгийн тайлан гэдэг. Энэ тайланг авах хүсэлтэд одоо өргөдлөө мэдээллийн тод байдлаа мэдээлэл авах эрхийн тухай хууль заасны дагуу одоо холбогдох хөргөлөө гараад бичээд за мөн түүн дээрээ одоо иргэнийхээ өмнөхийг хасаргаад одоо ямар ч үсэн иргэнээс одоо шаардлагатай бүх мэдээлэлээ бас маш тодорхой байдлаар бичээд энэ ч одоо мэдээллийнхээ өмнө бичнэ тодорхой байдаг шүү дээ. Ингээд бичиг хэргийн ажилтнанд нөх гэсэн чинь хүлээж аваад тэр хүн надаас юу асуусан бэ гэхээр чи ер нь хий юм бэ? Хаана ажилладаг юм бэ? Энэ мэдээллээр яах ч юм бэ гэдэг одоо мэдээллийн тод байдлын тухай хуульд одоо заагаагүй шаардлагыг надаас асууж хэлж байгаа байхгүй. Тэгээ би болохоор би Монголын мэдээ сонирхол сэтгүүлч байна. Би одоо энэ мэдээллийг авмаар байна. Гэхдээ би танд авах хүнслээ бол тайлбарлах алба байхгүй гэдэг хэлэхэд бол тэгвэл би чамд өгөхгүй. Чи манай төрийн бичиг нарийн бичиг дараагаас зөвшөөрөл авч. Тэгээд төрийн нарийн чи хаа байдаг гэсэн чи дээр дөрөв давхар. Тэгээ тэр хүн дээр нь осон чинь нөгөө хүн байхгүй хайцсан мэтлэг гараа ирсэн. Миний гомдлыг хүлээж авсангүй өргөдлийн маань. Тэгээд би зүгээр жоохон шахтай хүн гэдэг. Ийдхэн зэвүү хүрээд хүний эрхийн үндэсний комиссараар гомдол гаргачихж байгаа. Тэгээ одоо сая дурдлаа 8 жилийн хугацаанд хүний эрхийн комиссарт гомдол гаргасан 2 тохиолдолд тэрний нэг нь би юм шиг байгаа бодов. Тэгээд хүний эрхийн комиссароо шууд захмаар тийч гомдол гаргаж болдог юм чинь гомдол гаргаад би ч өөрөөс хүний эрхийн комиссарт 2 жил ажиллаж байсан юм л та. Тэгээд гомдлын шалгалтын эцсийн дараа камерын хэсрүү зарлаа. Танахаа захимаар гомдол явуулж та нэг яахлаа шийдээд өгч байна. Тэгээд шалгангууд өөнөр нь тийм байх нэг чинь яаж шийдэж өгнө гэсэн таг болвоо. 23 хоногийн дараа над руу залгаж байна. Би бүр хугацаа тоолоод түлээгээд байсан л та. Тэгээд 23 хоногийн дараа залгаад надаас тодорхой мэдээлэл авлаа. Чи яг хизээ гомдлоо гаргасан, яасан, хин гэдэг ажилтан байсан, чамд яагаад үүсгэсэн, тэр гомдож яагаад хүлээж аваагүй гэдэг мэтлэн авчгаад тэгээ бүр дахиад тагуулж яснаа бараг 2 сарын дараа гомдлын хариу ирсэн гэдэг. Гэхдээ бичгээр биш уцаар хэлсэн. Тэгэхдээ юу гэсэн бэ гэхээр чиний яг нөө мэдээлэл авахыг одоо өргөдлөө одоо хөтөлбөр нийгмийн хамгаалалт яамд гаргасан гэдэг чинь одоо бичгээр одоо барилдаар нотлогдохгүй байна. Хэрвээ барилдаар нотлогдсон бол бид нэр одоо зөвдөн юм шаардлагуудад гаргуулж болох байсан. Харамсалтай тэр чинь нотлогдохгүй байгаа учраас одоо чиний гомдлыг хэрэгсэхгүй болгож хааж яана гэдэг. Ингээ энэ мэдээллийг авч чаддаг байгаа. Хэрвээ энэ мэдээллийг авсан бол яах вэ юм бэ гэж. Ер нь би яг ямар мэдээлэл хүсэж байсан бол. За тэгэхээр Монгол улс бол яг хүүхд залуучуудаа орно. Монголын нийт хүн амын 40% нь 0-18 насныхаа эзэдийг нэн залуу улс.
Гэтэл 1990 оноос хойш Монгол улс хүүхд залуучуудын хөгжлийг зангах, хүүхд залуучуудыг хөгжүүлэх үүрэгтэй барилга байгууламжуудыг хуугаар нь хувьчлах устгах ажлыг хийсэн. Одоо байгаа хүүхдүүд нь сургууль цэцэрлэгийн хүрэлцээ хангалтгүй байж байгаа. Гэтэл одоо энэ хүүхд залуучуудыг хөгжүүлэх, хүүхдийн хөгжлийг хангах зорилготой барьж байгуулсан улсын үйлчлэгийн жагсаалтанд яасан бэхээр зөвхөн Улаанбаатар хотод шүү. 151 том объектыг нь хүүхд залуучууд зориулсан объектыг нь одоо зориултын бусаар ашиглаж байгаа. Тэгээд миний одоо тэр хамгийн их зөв үрж хэлдээдсэн газар нь болохоор Сод Монгол компани байсан. Тэгээд Сод Монгол компани яасан бэ гэхээр 2004 онд одоо энэ Шаран морьтын аманд баригдсан Сүхбаатар дүүргийн 19-р хороод 25 га газартай 13649 м2 үл хөдлөгтэй хөрөнгөтэй маш том үл хөдлөх хөрөнгөтэй нэг дор 600 хүүхдийг хүлээж авах хүчин чадалтай цэцэрлэгийг 2004 онд авсан байдгийг менежментийн хувьчлаар ч юм уу. Бид нэр бол энэ байрлал байгууламжийн зориултын дагуу ашигланаа. Зас хэлбэд одоо яг 600 хүүхдийг өв зөнгөө ажилтдаг жилийн 4 удирдал ажилтдаг юм туслан болгоноос авчаад 15 жил тэр газар огт ашиглаад тэр битгээл бүр тэр байгууллагын зориултыг нь өөрчлөөд Азийн эрүүл мэндийн төв болгож барихаар бүр тэрийг багтаалаад төрийн ордонд том хурлыг явуулж байгаа байхгүй. Гэтэл Монголын хүүхд залуучууд нь зориулсан туслан гэдэг юм байдаг гэдэг. Одоо ганцхан байгаа найрамдал дээр хүүхдүүд нь хахаад бүр багтаа болчихсон. Ер нь хүүхдэд зориулсан барилга байгууламж огт байдаг. Гэтэл байгаа энэ байгууламжуудыг нь одоо том мөнгөтэй компаниуд нь авчаад ингээд зориулт усаар ашиглаж идэг. Тухайлбал дээрэс нь Элдэг очрын хүүхд залуучуудын кино театрч байсан. Одоо Монголын хөрөнгийн бил ороод үүсчихсэн. Залуу техникчтэй ордон гэж байсан. Тэрэнд нь болохоор одоо Энэтхэг Монголын хамтарсан сургууль байх чинь. Тэгээд хүүхдийн хүүхд залуучуудын театр байсан. Тэр чинь одоо Хаан банк төв салбар байх шиг. Хаан банкны салбарт нь уул нь бол одоо жилдээ хичнээн тэрбумын орлоготой өөрсөндөө бол ганц байшин барьсан хэмжээний мөнгөтэй компани шүү дээ. Гэтэл яагаад дандаа хүүхдийн ерөөсөө Монголын хүүхдэд зориулсан бүх юмыг нь төр болон хувийн эрсдэл нь хамтдаа дээрэмдэж булааж байна. Тэгээ энэ муухай юмыг чинь буцааж илрүүлье. Энийг нь төр нь буцааж авах шаардах ёстой. Үгүй буцааж төр бүх хүм чинь авдаггүй маа гэд ядаг зориултын дагаа ажиллуулах шаардах ёстой. Тэгээ энэ мэдээлэл нь авъя гэхээр уул харах чулуу болчоод төрийн албаа хаагч урдаас нь ингэж зогсож байгаа юм ямар учиртай. Уул нь бол мэдээллийн тод байдлаа мэдээлэл авах эрхийн тухай хууль заасны дагуу Монгол улсын төр хуулиар хүлээсэн 4 чиг үүрэг байгаа. Бүр яг хүлээсэн. Нэгдүгээр байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бүх мэдээлэл тэр татвар төлөгчдийн мөнгөөр төсвийн мөнгөөр хийсэн тэр бүх ажлуудын тайланг нь баа байгуу тэр сайтд ил тавьчих ёстой байхгүй. Уул тийм үүрэгтэй. Хэрвээ тэгээ тавьчихсан байсан бол би заавал бас өргөд мэдээлэл олоод гомд гараа явах ёсгүй тий. Хоёрдугаар нь хүний нөөцийн бод байдлын хувьд тэр одоо хүний нөөцөд тэр шинээр ажилд авах одоо сулгасан орон тооных мэдээллийг цаг тухайд нь тавиад явж явах ёстой. Гэтэл энэ мэдээллийг огт хөдөлдөг. Яагаад гэхээр нөгөө ах トゥ амрах садныгаа нууц амрага тэр нууц хүүхдийгээ тэр төрийн байгууллагууд жихээсээр оруулахын тулд тэр мэдээлэл нууж идэв. Гуравдугаар худалдаа авах ажиллагааны хаялт байдлыг хангах хэрэгтэй байсан. Тэр мэдээлэлээ тавьдаг. Яагаад? Бас ах トゥ амрах саданда тэр тендерийн мэдээлэл өгсөн учраас тэр мэдээлэл нуух тул тавьдаг. Хамгийн сүүлд нь хуулиар өргөжүүлээд ширэн насны тухай хууль гэж батлагдсан та бүхэн мэдчихэж байгаа. Энэ хуулийн дагуу тухайн байгууллага 5 саяас дээш одоо гүйлгээгээд бүр яг детальч тавих хэрэгтэй шүү. Ямар учиртай, ямар байгууллагын данс руу орсон юм. Тэр нөгөө төрийн байгууллагаас гарч бүх мөнгөчиг гэрээний үндсэн дээр хийдэг учраас тэр гэрээ нэхэмжлэг гүйлгээний хуудас бүгдийг одоо ард нь хавсаргаа тавих хэрэгтэй байл энийг хөтөлдөг. Яагаад тэр өөрх нь булхаал over ичээчих учраас. Тэгээд хамгийн зөв нь яадаг гэхээр энэ бүх мэдээлэл дээр та нар энэ мэдээллийг хуулиар хүлээсэн энэ үүргээ хэрэгжүүлэх ёстой шүү гэдэг дээр хяналт тавьдаг ямар ч механизм ажилладаг. Яагаад ажиллахгүй байгаа юм гэхээр яг тэр бүгд өөрсдийг нэр хичиг хөндлөж учраас тэрийг ажиллах сонирхол хэмжиж байхгүй. Тийм учраас энэ бүхэнтэй тэмцсэн боловч миний одоо энэ үр дүн биелoo чадаагүй маа нэгдүгээр мэдээлэл. За хоёрдугаар мэдээлэл нь бас инээдтэй. Бас нийслэлийн гэр бүл хүүхд залуучуудын хөгжлийн газар гэж байдаг. За тэр газараас бас би нэг мэдээлэл авъя гэдэг. За тэр мэдээлэл нь болохоор тухайн байгууллага бас нэг Сүхбаатар дүүргийн иргэний нэг яг миний нэг бас нэг мөрдөн хожоос нэг хэрэгтэй холбоотой нэг маш сонирхолтой өргөдлийг тухайн байгууллага гаргаад тэр байгууллагаас нааштай шийдчихсэн байсан юм л та. Тэгээд тэр иргэний гомдлын дагуу хийсэн ажлынхаа тэр иргэн төгсөн тэр аль биесныхаа хариугааныхаа хуулбарыг өгөөч гэдэг. Бас 2018 онд 5 дугаар сард өргөдлөө гаргаа очсон.
Харин тухайн азаартай төрийн байгууллагын хэрэглэлээр бичиг хэргийн ажилд их нааштайгаар хандаад чи хаанаас явж байгаа гэсэн би Монголын мэдээ сонин сэтгүүлч байна гэсэн. Өө чам туслаад гээ олоод гээ гэдэг. Тэгээд нөгөө чи архивын өрөөнд орж ухаж ухажсаснаа олоод ирлээ шүү гэдэг. Барай сасараа гараад тэгснэ иргэд өгөхөөхөө өмнө байгууллагын даргатай даргын гар үсгтэй нэг тийм бичиг хийж өгдөг юм байна. Одоо энэ иргэний хүсэлтийг ингэж хийдвэрлээд нэг савсарлаар хөрвүүлдэг. Тэгээд дарга дээр орж гар үсгээс дурууцаа гараад ирсэн таг болсон. Удаж гарч ирэхдээ болсон чинь дарга битгий үг гинэ гэсэн чинь. Чи яагаад битгий үг гэсэн чинь чи ч өөрөө Монголын мэдээ сонирхох юм шүү гэдэг. Дарга гэсэн чинь хулан гэдэг хүн байсан юм билээ. Тухайн үед бас Монголын хамгийн өндөр албан тушаалтай хүний авах юм гэсэн. Бас аавтай ч юм уу өөртөө ч юм уу бас манай сонир жоохон зууралсан юм байлгүй дээ. Тэгээд үзэмжээрээ ингэж ханддаг болсон. Ерөөсө төрийн байгууллагын дарга нар үзэмжээрээ хуулийн зүйлээс заалтаж байх. Тэр хүн өөрөө хүсгэл юм бол өгнө, хүсэхгүй бол юу ч нууц чаддаг болсон. Уул нь бол бид нэр Монгол улсын төрийн болон байгууллагын хувь хүний нууцтай холбоотой нууцаар зайлшгүй хамгаалах шаардлагатай тэр мэдээлэл очих юм бол Монгол улсын болон байгууллага хувь хүний одоо эрх ностойгоор зөрчилдөг тэр мэдээллийг л нуух ёстой болохоос бус бүх мэдээллийг л тавих ёстой шүү дээ. Тэгт тэгдэг. Тэгээ үзэмжээрээ юм болцсон. Тэгээд хоёр дахь мэдээлэл авах чадаагүй тохиолдол юм болсон. Гурав дахь нэг мэдээлэл байсан. Тэр нь өнгөрсөн жил улсын бүртгэлийн ерөнхий газрын тухай хуульд өөрчлөлт ороод хуулийн этгээдүүдийн одоо ямар байгууллагын нэр дээр ямар хүний эзэмшилээр байгаа бүх мэдээлэл ил болцсон. Тэгээ open data бүртгэл gov.cg нэг ороод нэг Google-ийн цонх шиг юм дээр нь бид нар хайжгаа компанийн нэр ивчил бол гараад ирдэг болсон л та. Гэтэл бас эндээс илэрдэггүй компаниуд бас байдаг юм байна. Бас нөгөө төрийн өндөр албан тушаалтан ч гэдэг юм уу тийм бас тийм ашиг сонирхол нь ил зөрчилсөн хүмүүс чинь тэр бүртгэлээс нь гарч ирэхгүйгээр нууцсан гэж чаддаг юм байна. Тэр нь юу вэ гэхээр нийслэлийн архивын газрын дараа гаваа гэдэг хүнтэй холбоотой мэдээлэл. Тэр хүн 2000 оноос эхлүүлээд архивын хөгжлийн сан гэдэг төрийн бус байгууллага байгуулчаад тэр байгууллагаараа дамжуулж өөрийнхөө байгууллагатай бүх төрлийн одоо архивын бичгийн байруудыг шахдаг. Тэр байгууллагаараа тэр өөрийнхөө удирдах байгууллагаас мөнгө татаж авдаг. Нийслэлийн харьяа маш олон байгууллагаас мөнгө авч одоо авилга авдаг тийм одоо тийм гарцсан тийм хүн л тийм. Тэгээд архивын хөгжлийн сан гэр хайхаар гарч ирдэг юм. Тэгээд бүр аргаа ядаад улсын бүртгэлийн ерхий газар руу шуудан явуулчлаа. Завгүй байсан болохоор шуудан гар. Энэ архивын хөгжлийн сан гэдэг энэ байгууллагын эзэмшигч нь хэн байдаг юм бэ? Энэ мэдээллийг би одоо бүртгэлцэг гол-сегмент сахаргад гарч ирэхгүй байна. Энийг гаргаж өгөөч гэдэг. Тэгсэн чинь над руу улсын бүртгэлийн газараас 7 хоног дараа залгаж байна. Чиний мэдээлэл чинь байхгүй байна. Тиймээс одоо өргөжлөж шийдэх боломжгүй гэдэг харин уцаар хэлж байна. Тэгэхээр миний жоохон зэвүү хүрээ. Та нартай тэгвэл би гомл харна. Та нар энэ ил тод болсон мэдээллийг ямар зорилгоор та нар гаваатай ямар зорилгоор өгсөн хуульд нууж байгаа юм. Эцээс танай байгууллага чи энэ байгууллага чи бүх архив байж байгаа мэдээлэл байж байгаа. Та нар яхаар энэ мэдээлэл нуусан юм. Тэрийг та нар тэгвэл хуулийн дагуу үндэстэй тайлбар. Би та нарт бичгээр та нар надад хариугаар хамгийн гол нь хариугаар бичгээр өгөх ёстой. Тэр чинь би байраа шүүхтэн дэгээд гэсэн чинь над руу 20 минут дараа залгаж байна. Хүү архиваас гэсэн чинь гаваад ирлээ. Эзэн хайтар гаваа гэдэг хүчтэй туусан дараа нээд юм бэ. Батбаатар хин энэ 5 хүн гişүүдэнд байдаг юм байна. Тэгэхээр бид нэр ер нь жоохон зарч явах хэрэгтэй юм байна. Тэгээд бас хуулиа жоохон мэдээж жоохон шантажны гэх юм уу шантажд бас хаашаа юм бэ тий. Та нар бол зав заалтай шүү гомл гаргана шүү та нар бичгээр хариугаа тэрэн дээр ч үндэстэй ингэ шүү тэгин шүү гэсэн тохиолдолд тэд нар хөдөлдөг. А тэгдэггүй бол өөрсөндөө аль болох одоо ингээд ерөөсөө өөрсөө холдуулаад хайдаг болсон. Ийм. Тэгээ эцэст нь юу гэж хэлэх вэ гэхээр ямар ч иргэн сэтгүүлч вэ хинч вэ Монгол улсын төрөөс нууцаар хамгаалаг ус бус бүх мэдээлэл авах хэрэгтэй байг. Авч явах хэрэгтэй. Бид нар шаналлаа тавина шүү дээ. Тэгээ авахд биднэрт одоо гай уулзах тэр бул харч чулуун хэн бэ гэхээр эцээц хамгийн тэр доод шатны нэг буюу тэр бичиг хэргийн ажилтан гэж нэг бул харч чулуун. Хэрвээ Монголын төр гэж байгаа юм бол эхлээд энэ хэдэнд одоо энэ тэр хүмүүсийг сургаач. Ийм хууль байдаг гэдгийг ойлгуулж өгөөч. Нууц гэдэг дээдлэл нь хөмсөг тавьчаагүй байгаа юм бол нууцаар хамгаалаад цааш нь тэр хийчээгүй байгаа юм бол тэр бүх мэдээллийг ямар ч байгууллагын тэр дарга холбогдох дэд албанчийнхаа төвшөөрлгүйгээр тэр хүн шууд копидоод хуулбар өгсөн хамгийн дараа иргэд нь өгдөг тийм боломжийг бий болгож өгөөч гэж хүсэх байна. Энийн төлөө цөмөрөөс хамтдаа шахаж хаацгаая баярлалаа. Зохион байгуулагч ЮНЕСКОгийн Монголын үндэсний комисс Globe International төв. Дэмжигч ЮНЕСКОгийн Бээжин дэх төлөөлөгчийн газар.
Холбооны бүгд найрамдах Герман улсын эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яам, Канадын элчин сайдын яам, Азийн сан